За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Жодологи подкастын маань ээлжид нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар манай марлаа маань маш сонирхолтой шүүхийн шийдвэрийг та бүхэнд хуваалцахаар бэлдсэн байгаа. За энэхүү шүүхийн шийдвэр маань бол одоо Pay Now, Buy Now, Pay Later гэдэг ийм одоо санхүүгийн зах зээл гэлтгүү энэ нөгөө хэрэглэгчийн одоо энэ үйлчлэгэнд түгээмэл ашиглагддаг ийм үйлчлэгээ байдаг. За тэгээд энэ Buy Now, Pay Later гэсэн үйлчлэгээ нь тусгай зөвшөөрлөлтөөр эрхлэгдэх үйл ажиллагаа юу гэдгийг шийдвэрлсэн ийм сонирхолтой шүүх шийдвэр байгаа. За ингээд шийдвэрлэг орох. Тэгээ ер нь бол яг манайх нөгөө Bina Failure гингөөч ер нь BNFL гэдэг агуу сонсч ирсэн мэддэг үйлчлэг авах гэж бодож байна. Одоо аль хэдийн танигдчих гэсэн те зах зээлд одоо аваад дараа төл гэдэг одоо ийм үйлчлэг авах шүү дээ. Ялангуяа одоо дийлэнх одоо юу гэдэг чи манай үеийнхэн ч гэдэм үү те. За тэгээд нөгөө аль 2019 оноос хойш эхэлсэн үйлчлэг болохоор ер нь бол одоо сонсогчид маань энийг мэдж байгаа хаа гэж бодож байна. За гэхдээ ер нь бид юу гэдэг чинь заавал нөгөө нэг компанийн нэр мэрийг нэг нууцлаад авах шаардлагагүй угаасаа зах зээл танигдчихсан байгаа учраас Store Pay-тэй холбоотой ийм бол маргаан байсан. За тэгээд бидний угаасаа хамгийн сайн мэддэг энэ Buy Now Pay Later үйлчлэгийг одоо зах зээл хамгийн түрүүс санал болгоод яг таниулсан компани бол угаасаа Store Pay шүү дээ тий. Бид нөгөө Store Pay аппликейшнийг татаад энэ үйлчлэгийг ашигладаг. За хэрвээ мэддэггүй хүмүүс ах юм бол энэ яг ямар үйлчлэгээ вэ гэх юм бол одоо аваад дараа төлөх буюу за танд бол одоо ямар нэгэн бараа зөвхөн одоо бараа гэлтгүй үйлчлэгийг мөн худалдаж авахдаа ингээд төлбөрийн таатай нөхцөлд тань санал болгодог одоо ийм шин төрлийн үйлчлэгээ байсан гэсэн үг. За жишээлбэл Storefy энэ яадаг гэдэг юм бол тэр одоо барааныхаа төлбөрийг таныг 4% төлөх боломжийг олгодог. Одоо 10 хоногийн зайтай байна уу, 14 хоногийн зайтай байна уу, 7 хоногийн зайтай байна уу. За тэгээ тэр нөхцөл нь гэхдээ ямар нэгэн хүүгүү шимтгэлгүй гэдэг одоо тийм шимтгэлгүй өнтер гэдэг шиг санагдаад байна. Яг хөө тэгээд нөгөө санал болгож байгаа компаниас шалтгаалаад бас өөр одоо тийм үйлчлэгээ нөхцөлтэй байна уу байхгүй байна уу гэдэг тийм ялгаатай үйлчлэгээний нөхцлүүдтэй байгаа. За гэхдээ гол агуулгууд бол танд одоо тэр бараа үйлчлэгээний төлбөрийг хувааж төлөх боломжийг олгож байгаа одоо ийм үйлчлэг бол байдаг. За тэгээд одоо манай зах зээл санал болгож байгаа үйлчлэгээнүүд бол дийлэнхтэй харин хүүгүй буюу та одоо тэр бараа бүтээгдэхүүний үнийг 14 оны дараа 50% төлөх нь 70% төлөх нь одоо нэг ясандаа дараа нь төлж байгаа учраас ямар нэгэн ингээд ботрон бол хүү төлөх ёстой юм шиг те зээлэж байгаа юм шиг хэрнээ тэн дээр бол ямар нэгэн хүү төлөхгүйгээр яг одоо анхныхаа тэр үйлчлэгээний нөхцөлөнд хувааж төлөх боломжийг олгодог одоо ийм үйлчлэг олыг байгаа. За тэгээд үүнийг бол одоо зах зээл зөвхөн Store Pay гэлтгүй эсвэл одоо Pocket, Lend гээл баг бүх нөгөө зээлээр аппликейшнээр зээл бол одоо банкны санхүүгийн байгууллагууд аппликейшнээр одоо зээл болгож байгаа банкуд ч юм уу те санал болгоод ингээд явж байгаа ийм одоо нийтэд аль хэдийн танил болчихсон бол ийм үйлчлэгээ байгаа даа учраас надад айгу сонирхолтой санагдсан. За тэгээ энэ үйлчлэгээ нь яг санхүүгийн тогтоолох орноос тусгай зөвшөөрөл авсны үндсээр эрхлэх ийм санхүүгийн үйлчлэгээ байсан уу гэдэг дээр маргаа өрнөсөн одоо ийм кейс байсан айгу сонирхолтой. За тэгээ сая хэлсэнчлэн хэмжлэгч нь бол ИС буюу одоо сая хэлжлээ те Store Pay гэдэг компани байгаа. За хариуцч нь болохоор санхүүгийн тогтоолох орны хяналт шалгалт зохицуулалтын газрын одоо хянаж шалгагч улсын байцаагч 2 улсын байцаагч байна. За хэмжлийн шаардлага нь юу байсан бэ гэдэг юм бол санхүүгийн тогтоолох орны энэ хяналт шалгалт зохицуулалтын газрын хянаж шалгагч 2 улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн за шийтгэл хүчингү олгуулах одоо ийм хэмжлийн шаардлагатай. За тэгээд нөгөө захиргааны байгууллагатай маргаж байгаа учраас захиргааны иргэн шүүгчдэр явсан ийм захиргааны бол маргаан байгаамаа. За хэмжлийн шаардлага дээр энэ шийтгэл хүчингү олгуулах гэдэг нь юу гарсан бэ гэдэг юм бол одоо ерөнхийдөө л энэ санхүүгийн тогтоолох орны 2 улсын байцаагч энэ компанийн үйл ажиллагаан дээр хяналт шалгалт тэгээд за санхүүгийн тогтоолох орноос заавал тусгай зөвшөөрөл авсны үндсээр эрхлэх ёстой байсан тэр үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөхгүйгээр эрхэлсэн буюу зөрчлийн тухайлдсан зөрчил байна гэд одоо торог шийтгэл оногдуулсан юм шийтгэл уузвал үлдээд за үүн дээр нь бол энэ компани хөлөөний жиргүү маргасан одоо имэл маргаан байгаа гэсэн үг агуулгад. За тэгээд надад саяхан аягүй сонирхолтой санагдсан саяхан шийдвэрлэгдсэн байлээ. Гэтэл одоо энэ үйлчилгээ бол миний мэдгээр 19 оноос хойш буюу айл хэдийн одоо 5 6 жил ингээд зах зээл танигдсан тий хэрэглэгч ч гэсэн аягүй ихтэй ах гэж бодож байна. Ийм одоо улаан зах зээлд аягүй удаан туршиг тэгсний эцэс ч гэсэн зөвхөлөх байгууллагаас юм арга хэмжээ авч байгаа юм болов уу гэж асууж би анзаарсан. За агашны шүүхийн шийдвэр бол нийслэлийг захиргааны агашны шүүх 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр шийдвэрлсэн байсан. За давзаалагчны шүүх бол захиргааны нэрийн давзаалагчны шүүх 24 оны 11 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлсэн. За усын дээд шүүх бол 24 оны 12 сарын 24-ний өдөр хурлаараа хэлэлцгээр шийдвэрлсэн байсан. За ингэж хэлэлцээр шийдвэрлэхдээ гомдлог хүлээн авсан үндэслэл нь
эрх зүйн шинэ ойлголт эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг маш сонирхолтой буюу нөгөө сүүлд нэмэгдсэн нэг үндэслэл шүү дээ тий 3 үндэслэл байж байгаа 4 үндэслэл болсон. Тэгвэл шинээр нэмэгдсэн үндэслэлээр хүлээж авсан одоо ийм сонирхолтой кейс бол байсан. За гэхдээ усын дээр түүх яг яасныг бол би хамгийн сүүлд нь дахиад хэлье гэж бодож байна. Гэхдээ энэ маргаантай энэ шүүгэн шийдрийг хүлээжсэн одоо манай хууль эрх зүйчнэр ч юм уу хуулийн сургуулийн оюутнуудынхан бол одоо яг юу болоод дууссан талаар бол мэдж байгаа хаа гэж бодож байна. За гэхдээ юу ч гэсэн маргааныхаа хувьд юу болсон бэ гэдгийг талаар ярьчих. За түрүүн дурдсанчлан үйл баримтаа ерөнхийдөө товч дурдчихъя. Гэтэ би бол яг эхлэл хэсэгтээ бас сальд хэлжлээ. За гэтээ яг юу болсон бэ гэх юм бол санхүүгийн зөвлөх орны хяналт шалгалт зохицуулалтын газрын хяналт шалгач бүтээн байцаагч одоо хоёр улсын байцаагч бол албан үүргийг хэрэгжүүлэх явцдаа энэ хэсэгдэг компани аппликейшн үйл ажиллагаа буюу одоо аппликейшнээр иргэдэд энэ санхүүгийн үйлчлэгээ үзүүлээд байгаа үйлчилгээ банк ус санхүүгийн байгууллага үйлчлэгээ эрхэлсэн байж болзошгүй гэх үндслээр өндөрчлөлийн хэрэг нээгээд за тэгээд 24 оны 6 сарын 3 өдөр бол банк ус санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн юм буюу зөвшөөрлөлийн тухайлан 11-ийн 5 дугаар зүйлийн нэгдэх хэсэг даасны дагуу 40 мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм билээ. За зөвшөөрлийн хууль дээр ч юм бол одоо тухай хууль заасан одоо хуулийг зөрчсөн байх юм бол ямар шийтгэл оногдуулах талаар заасан байгаа тийм. Тэн дээр жишээл банк ус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэдэг дээр банк ус санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрлөг үргэлжлүүлсэн бол ингээд 40 сая төгрөг торгох ийм хариуцлага оногдуулсан гэсэн үг байна. За тэгээд дэлгэрүүлэх юм бол ямар үйл ажиллагаа байсан бэ гэдэг юм бол за эс гэдэг компани буюу за яг нэг нь хийсний StarPay үйлчлэгийг бол бид нар мэдж байгаа. За түүнээс гадна зөвхөн StarPay-с гадна маш олон одоо ийм үйлчлэгийг санал болгож байгаа олон компани олон үйлчлэлтэй байгаа. За гэхдээ одоо энэ хэрэг бол эс гэдэг компани дээр өрнөж байгаа тий. За 19 оны 1-р сард бол үүсгэн байгуулагдсан ийм компани юм байна. Түүнээс хойш 19 оноос хойш анх зах зээлд энэ Buy Now Pay Later буюу одоо аваад дараадуул гэдэг үйлчлэгийг зах зээл санал болгоод одоо ингээд 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан компани юм байна. За тэгээд Монгол улсад одоо яг энэ харилцааг тухайлан зохицуулаагүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо ийм санхүүгийн үйлчилгээ гэж юу нь бол үдээд за тэгээд Монгол улсад одоо нэвтрүүлээ дайлгын 5-6 жилийн үйл ажиллагаа явуулаад за тэгээд тус үйлчлэгийг нэвтрүүлсээс хойш 10 сарын хугацаанд одоо энэ аппликейшныхаа тий энэ бизнесийнхаа хөгжүүлэлтийг хийгээд за тэгээд ингээд яг зах зээл нэвтрүүлжсэн одоо ийм үйлчилгээ байсан юм байна. За тэгээд үйл ажиллагаа нь бол ашиглахад хэлбэр хүртээмжтэй цаг хугацаа хэмээсэн за тэгээд хүүгүй шимтгэлгүй гэдгээр бол илүү даваа талтай байсан учраас зах зээлд хурдан танигдсан. За тэгээд яг энэ маргааныг өрнөх байдлаар буюу 24 оны сүүлээр бол тухайн аппликейшнд нь бол нийт 544,378 одоо хэрэглэгч одоо татан авсан буюу түүнээс идэвхтэй хэрэглэгч нь 250,000 орчим одоо юм хэрэглэгч бол идэвхтэй хэрэглэдэг юм тус аппликейшнийг. За тэгээд худалдааны төв мерчант байгууллагууд бол нийт одоо 5,000 гаруй ийм одоо мерчанттай өөрөөр хэлбэл 5,000 гаруй одоо худалдаа үйлчлэгээ эрхлэгч бол тухайн аппликейшнээр дамжуулаад өөрсдийнхөө бараа үйлчлэгийг санал болгоод за тэгээд 250,000 орчим хэрэглэгч бол үүнээс нь идэвхтэй хэрэглээд өөрсдийнхөө тэр бараа үйлчлэгээний үнийн төлбөрийг нь одоо хуваан төлөх энэ үйлчлэгийг ашиглаад хуваагаа төлдгөө гэдэг одоо ийм үйлчлэгээ бол байгаа юм байна. За тэгээд энэ үйлчлэгэн дээр ер нь бол тусгай зөвшөөрөлтэй зөвшөөрлгүй гэж бол маргасан. За усын байцаагч нарын үндэслэл бол одоо юу байгаа вэ гэх юм бол усын байцаагч нар бол хэлэхдээ бид нар бол ингээ хяналт шалгалтайгаа явцад энэ компани одоо мерчантаа буюу тэр бараа үйлчлэгийг санал болгодог этгээдүүдтэй байгуулдаг гэрээ, за мөн хэрэглэгчтэй байгуулаад байгаа тэр цахим гэрээ, за тэгээд үйлчлэгээний нөхцөл болон тэр дансны гүйлгээний зарим мэдээлэл зэрэгтэй танилцаад энэ бол бид нар банк бус санхүүгийн байгууллагын факторинг үйл ажиллагаа гэж үзээ. Тийм учраас бид нэр энэ компаниг банк ус санхүүгийн факторинг үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөхгүйгээр хэлсэн гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа. За тэгээд нөгөө нэг компани нь бол энэ зах зээлд бид нэр энэ үйлчлэгийг анх нэвтрүүлэхдээ энэ бол ингээд зохицуулалттай үйлчлэгээ биш буюу заавал тусгай зөвшөөрлөөр эхлэх үйлчлэгээ бид нэр биш гэж үзэж байгаа гэж юу нь бол анх зах зээлд нэвтрүүлээ 5-6 жил болоод энэ хугацаанд бол ингээд ямар нэгэн байдлаар санхүүгийн зохицуулах хооронд тусгай зөвшөөрөл авалгүйгээр энэ үйлчлэгийг санал болгоо явж байгаа шүү дээ тий. За гэтэл үүн дээр бол усын байцаагч нар бол энэ бол ингээд зохицуулт үйл ажиллагаа биш ээ. Сая шинжлэн факторинг үйл ажиллагаа гэж үзэн гэж байгаа тий. За факторинг үйл ажиллагаа гэдэг юу хэлж байгаа гэдэг юм бол за санхүүгийн төсөл хоорондын эрх зүйн байдлын тухай болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай заасны дагав банк бусын үйл ажиллагаанд одоо 7-8 төрлийн үйл ажиллагааг бол заасан байдаг. Энэ 7-8 төрлийн үйл ажиллагааг бол заавал санхүүгийн төсөл хоороноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг аваад за тэгээд одоо тэрний нийт хэрэгүний одоо банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл авч байгаа бол одоо яг цуг авдаг тусгай зөвшөөрөл нь зээл үйл ажиллагаач
гэдэг юм уу те. За банк ба санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол дандаа тэн дээрээ нэмээд энэ хуульд заасан бусад одоо 5-6 төрлийн энэ нэмэлт одоо тусгай зөвшөөрлүүдийг одоо нэмж тусгай зөвшөөрөл авах байдлаар энд эрхлэх авах боломжтой байдаг. За үүний нэг нь бол энэ факторингийн тусгай зөвшөөрөл буюу факторинг үйл ажиллагаа байгаа. За факторингийн үйл ажиллагаа нь болохоор банк бас санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-1-2, 7-1, 7-2 одоо зохицуулттай заасан. За тэгээд энэхүү одоо юу гэдэг чинь банк бас санхүүгийн тухай хууль заасан гэсэн тийм тухайлан царгааны хэм хэмжээний акт буюу журам батал зохицуулсан ийм үйл ажиллагаа бол биш. Өөрөөр хэлэх юм бол жишээлбэл санхүүгийн зохицуулах хороноос жишээлбэл зээлийн үйл ажиллагааг зохицуулахдаа банк бас санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны журам гэж жишээлбэл байдаг байхгүй тийм. Жишээлбэл тухайн тэр тусгай зөвшөөрлөлтөд эрхлэх нэг үйл ажиллагаан дээр тухайн үйл ажиллагааг эрхлэх эрхлэлтэй холбоотой журам чиглэл байна шүү дээ тий. Гэхдээ факторинг үйл ажиллагаа дээр жишээлбэл энэ тухайлсан журам бол байдаггүй. За банк бус санхүүгийн тухай хууль дээр заасан байгаа. За мөн банк бус санхүүгийн байгууллагын тийм тохиолтой харьцааг хангахтай холбоотой журам дээр факторинг үйл ажиллагаатай холбоотой одоо зарим тохиолч шалгуурууд бас арай дэлгэрэнгүй байдлаар тавигдсан байдаг. За одоо хэдийгээр одоо ийм тухайлан захиргааны хэм хэмжээний акт буюу журам батлаагүй ч гэсэн энэ бол ингээд банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль заасан болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам зэргээр одоо ингэж зохицуулагддаг ийм одоо тусгай зөвшөөрлөлт үйл ажиллагаа юм аа гэж факторинг үйл ажиллагааг л тайлбарлаж байгаа. За тэгээд энэ компани эрхэлж байгаа үйлчлэгээ нь бол жижиг дунд бизнес эрхлэгчид эргэлтийн өрөнгөө санхүүжүүлэх тэр зорилгоор авалгаар барьцаалан факторингийн компаниас санхүүжилт авах үйл ажиллагааг бол одоо эрхэлж байна. Ийм боломжийг олгож байна. Өөрөөр хэлэх юм бол нэг талаас худалдагч буюу одоо тэр үйлчилгээ бараг санал болгож байгаа хүн нөгөө талаас нь худалдан авагч гэдэг хэрэглэгч байгаа даа. За гол нь факторингийн компани хооронд үүсдэг юм гурван талт харилцаа байгаад байна. Энэ харилцаанд л олон улсад болон өнөөгийн нөхцөл байдалд олон төрөлтэй байдаг. За тэгээ нийтлэг нэг төрөл нь бол худалдагч тал одоо нэхэмжлэхийг худалдаа авагчид үүсгэн төлбөрийн нэхэмжлэхийг нь факторингийн компани одоо үүсгэн нэхэмжлэхийн дагуу худалдаа авагч тал буюу одоо нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг худалдагч талд шилжүүлэх одоо ийм үйл ажиллагаа байна. Тэгэхээр одоо энэ buy now pay later гэдэг үйлчлэгээ гэсэн одоо яг энэ нөхцөл шалгуурыг хангаж байгаа учраас бид нэр факторинг үйл ажиллагаа гэж үзээд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эрхэлсэн байна гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол за ингээнэ л тайлбарлал худалдагч бол худалдаа авч байгаа даа тий. Жишээлбэл одоо пүүз зардаг дэлгүүрэл гэж бодоход тэр пүүзийг нь худалдаж авах гэдэг хүн байгаа тий. Энэ аппликейшн ашиглаад тэнд ямар харилцаа явуулж байгаа гэх юм бол та тэр дэлгүүр дээр очиод хэмжлэгээ үүсгэж байна. Би энэ бараг амаараа нэгэд баргаа сонгоод хэмжлэгээ аппликейшнээр үүсгэжэнгүүт нөгөө худалдагч тал чинь таны хэмжлэгийг хүлээн зөвшөөрөөд биш эсвэр нэртэй шүү. За худалдагч тал бол та дэлгүүр дээр очлоо тийм үү. Дэлгүүр дээр очиод за би энэ бараг энэ аппликейшнаар ийм үйлчлэгийг ашиглаад авъя гэдгийг хэлчих юм бол худалдагч тал буюу тэрийг худалдаад байгаа тал нь хэмжлэг үүсгээд одоо таны дугаараар шийдэм үү бүртгэлтэй одоо нэрээр нь tweet юм уу тийм хэмжлэг үүсгээд тань руу явуулчихгоо та тэр нэхэмжлэгийг хүлээн зөвшөөрч юм бол таны одоо тэр аппликейшн дээр нэхэмжлэг үүсгэж байгаа байхгүй. Тэгээ зарим аппликейшн дээр бол та тэн дээр урьдчилгааж төлн урьдчилгаа төлөхгүй гэсэн бол баргаа аваа явчихж байгаа. Тэгээ тэр аппликейшн заасан хоног хугацаагаар өөрийнхөө тогтоосон хэмжээгээр тэрийг төлбөрөө дуусгаж байгаа. Гэхдээ та бараагаа бол айлыг шийдвэрлээд авсан байгаа. Ийм харилцаа байгаа. За санхүүгийн төсөл хорооноос бол тайлбарлахдаа сая хэлсэнчлэн худалдагч бол ингээд танд аль хэдийн нэхэмжлэг үүсгээд буюу энэ хоёрын хооронд нэг худалдуулалт авах харилцаа үүссэн байна. Худалдсан байна. Тэнгүүд тэр одоо худалдагч бол тэр барааныхаа үнийг нэхэмжлэх эрх буюу тэр төлбөрийг төлөх одоо харилцаа бол хэвээр үлдээдэж штэ тий. Тэр бараа нэхэмжлэх эрхийг нь факторинг үйл ажиллагаа үзүүлж байгаа компани буюу энэ аппликейшн үйл ажиллагааг эрхэлж байгаа компанид шилжүүлж байгаа юм шүү. Энэ нөгөө тэр мөнгөний төлбөрийн үүргийг шилжүүлээд байгаа харилцаа чинь өөрөө факторинг үйл ажиллагаа юм аа. Энэ тохиолдолд бол тэр худалдагч тэр барааны үнийг шаардах эрхийг буюу төлбөрийг нь дараа төлөгдөх эрхийг нь аппликейшнээр үүсгээд энэ компани шилжүүлж байгаа учраас энэ бол факторинг үйл ажиллагаа юм аа гэж тайлбарласан одоо ийм тайлбарыг бол төгөлсөн мөлий. За хэмжлэгчийн зүгээс бол харин үүн дээр нь одоо ямар тайлбар хийж байгаа вэ гэх юм бол за төрчин шалган шийдвэрлэх ажиллагаанд улсын бацаагч бол одоо хууль заасан гэр хэмжээгээ хэтрүүлсэн. За Монгол Улсын хууль хэм хэмжээний актаар тухайлан зохицуулаагүй үйлчилгээг бол хэм хэмжээний зохицуулалт үйлчилгээнд хамааруулаад зөрчлийн хуулийг төсөөдөө тайлбарлаж хэрэгжилж байна гэж тайлбарлаж байгаа. Тодруулах юм бол энэ одоо аваад дараа төлөв үйлчлэг бол Монгол Улсын хууль тусгайлан нарийвчилсан тийм зохицуулалт одоогоор бол байдаггүй. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм санхүүгийн үйлчилгээ юм аа. За иймд одоо тухайн компани зүгээс иргэний эрх зүй харилцаанд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим буюу хуулиар тухайлан зааж хориглоогүй бол бусад харилцаа зөвшөөрөгдсөн гэдэг ийм одоо зарчмыг үндэслээд энэ үйл ажиллагаа гэрээний үзэн дээр хэрэгжилж байгаа маа. За тэгээд бид нар энэ үйл ажиллагааг эхлээд зайлшгүй зах зээл 5-6 жил болсон байна гэж ингэж тайлбарлаж байгаа. За тэгээд факторинг яагаад биш вэ гэдэг дээр бол мэдээж хариулт өгж байгаа. Тэг яагаад гэх юм бол санхүүгийн төсөөлөл хороо энэ үйлчлэг бол факторингаа гэж тайлбарлаад байгаа учраас.
За энэ үйлчлэгийг бол факторингийн үйлчлэгээс яаж ялгаад байгаа вэ гэх юм бол авлага үүсгэхээс өмнө буюу одоо тэр худалдагч аль хэдийн бараагаа шилжүүлээд худалдуулах одоо харилцаа тэр гэрээний харилцаа дуусаад худалдагч бол тэр одоо барааныхаа үнийг авахаас өмнө буюу тэр одоо нэхэмжлэг үүсгэхээс өмнө эс компаниуд үйлчлэгийг ашиглаж өөрөөр хэлбэл факторингийн үйлчилгээ нь үүрэг гүйцэтгэгч зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд яг эрх үүсээд зөвхөн буцаад шаардахыг үүссэн байгаа тохиолдолд факторинг үйлчлэгээний асуудал яригдана. За гэтэл энэ тохиолдолд бол энэ санал болгоод байгаа одоо аваад дараатад үйлчлэгээ дээр бол хэрвээ төлбөр төлөгдөхгүй хэрэглэгч 4% нь төлбөрийн эхний төлбөрийг төлөхгүй л бол худалдагч барааг шилжүүлж одоо үүсэхгүй. Эхлээд заавал хийс үйлчлэгийг авсны дараа үр авлага үүсэх харилцаа байгаа гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол факторинг үйлчлэгийг энэ компани юу гэж тайлбарлаж байгаа юм бол худалдагч болон худалдаа авч байгаа хооронд аль хэдийн ингээд харилцаа нүүсээд шаардах эрх буюу тэр барааныхаа үнийг төлөх харилцаа үүссэний дараа факторинг үйлчлэгээ үзүүлэгч компаниуд тэр шаардлагыг нь худалдаж аваад штэ тий. Одоо за та энэ мөнгөнд төлбөрөө манаа төлчихөө. Яагаад гэвэл бид нэр таны энэ барааны үнийг аль хэдийн төрүүлээд худалдагч нь төлсөн байгаа учраас та энэ барааных үнийг манаа төлчих гэдэг шаардах хэрэг худалдаад байгаа нэг юм харилцаа байгаа. Шаардах хэрэг шилжүүлээд байгаа. Харин энэ тохиолдолд компани юу гэж тайлбарлаж байгаа юм бол Storepay компани худалдагч худалдаагч хоёрын хооронд харилцаа эхлэхээс өмнө бид нэр орж байгаа маа энэ харилцаанд. Факторинг үйлчлэгэн дээр бол харилцагч одоо худалдагч худалдаагч хоёрын хооронд харилцаа үүснээ дараа факторинг орж байгаа бол энэ тохиолдолд бид нэр тэр худалдааны харилцаа үүсгэс өмнө орж байгаа. Өөрөөр хэлбэл аппликейшн дээр нь хэмжлэг үүсээд тэр хүн төлбөрийнхөө эхний төлөлтийг хийсний дараа тэр хүн бараагаа шилжүүлж авна, шилжүүлж өгнө. За тэгээд энэ нөгөө нэг худалдуулах харилцаа чинь энэ аппликейшнээр аль хэдийн харилцаа үүснээр дээр орж байгаа учраас бид нэр энэ шаардах эрх үүсцний ардаас нь орж байгаа биш шаардах эрх үүсгэс өмнө орж байгаа маа гэж тайлбарлаад байгаа байхгүй. Ер нь бол дараагийн хувьд бол энэ өөрөө гэж энэ компани бол тайлбарлаж байгаа. За хоёрдугаарт нь болохоор одоо аваад дараалал үйлчлэгийг зохицуулах чиг үүргээ бол хууль заснаар бол хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол санхүүгийн зохицуулахаар банкуд санхүүгийн байгууллагын авалгыг худалдаж авдаг факторингийн уламжилт үйл ажиллагааг бол аппликейшн дээр суурилан финтек хэлбэрээр үзүүлж байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ финтек хэлбэрээр уламжилт үйлчилгээг үйлчлэгээд үзүүлж байгаатай холбоотой нэмэлт зохицуултыг бол бий болох боломж бол ирэх санхүүгийн зохицуулахаар бол байсан. Жишээлбэл зээлийн үйл ажиллагааг финтек аппликейшн суурил зээл одоо олгож байгаа энэ банкуд санхүүгийн байгууллагад уламжилт зээлийн үйл ажиллагааны технологи суурилж эрхэлж байгаа гэж үзээд за банкуд санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам бол 23 онд өөрчлөлт оруулаад за финтекээр зээл болох тохиолдолд одоо ямар шаардлага тавигдах юм хувь нөлөөсөн хөрөнгөний өвч төр технологийн өвч төр ямар шаардлагыг хангасан байж тухайн компани аппликейшнээр дамжуул зээл болох гэдэг энэ шаардлагуудыг бол тавьсан. За үүнтэй холбоотой нэмэлт хугацаач гэсэн юм тогтоох зэрэг одоо авч хэрэгжээг арга хэмжээг бол авч хэрэгжүүлсэн. Гэхдээ одоо аваад дараа төлөх гэдэг үйлчлэгийг болвол одоо яг адилхан энэ уламжлалт факторингийн үйлчлэгийг аппликейшн суурилж явуулж байгаа гэд шинжлэх зохицуулт гэж үзэжсэн болвол зохицуулагч буюу бодлого тодорхойлогч байгууллагын хувьд бол журандаа нэмэлт өөрчлөлт оруулах зохицуулах боломж байсан гэж тайлбарлаж байгаа. Санхүүгийн зохицуулахаар бол одоо юу гэдэг чинь энийг зохицуулах байсан чиг үүрэг өөрөө хэрэгжүүлэггүй байж төсөөтэй хэрэглээд биднэрт бол ингэж хариуцлага хүлээж болохгүй л гэсэн одоо юм тайлбар хийж байгаа гэсэн үг. За яагаад вэ гэх юм бол сая хэлсэнчлэн энэ аппликейшнээр дамжуулаад энэ одоо аваад дараа төлөв үйлчлэгийг үзүүлж байгаа нь бол энэ уламжлалт факторинг үйлчлэгээс бол ялгаатай маа гэж тайлбарлаж байгаа тийм үү. За үүнтэй төсөөтэйгээр одоо уламжлалт банкуд санхүүгийн зээлийн үйл ажиллагаа бол одоо тэгэл нөгөө банкуд санхүүгийн байгууллагын салбар ч юм уу те байгаа офс дээр нь очиод зээлийн гэрээгээ бичгээр байгуулаад авдаг байсныг хүмүүс аппликейшнээс зээл авах боломж олгосон гэдэг нь финтек зээлийн үйл ажиллагаа буюу шинээр тийм технологи ашиглаад боломж олгоод байгаа тий. За тэнгууд санхүүгийн зохицуулахаар бол яг энэ шинэ харилцаа үүснийг нь яг энэ банкуд санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журандаа тухайлан одоо нэмэлт өөрчлөлт оруулаад зохицуулсан байгаа байхгүй юу? Үүнтэй адилханаар энэ факторингийн үйл ажиллагааг хэрвээ шинэ төрлийн одоо ийм одоо финтектэй холбоотой, финтектэй төстэй технологиг ашиглаж байгаа шинэ төрлийн үйлчлэгийг үзэж байгаа бол үүнтэй адилаар зохицуулах боломж байсан. Үүнийгээ зохицуулаагүй байж ч ингэж төсөөтэй байдлаар одоо хариуцлага хүлээлгэж байна гэж үзэж байгаа гэсэн. За 3 дугаарт шийтгэлэн уудсан захиргааны үйл ажиллагааны одоо зарчимд нийцээгүй, зорилготой чиглэлгүй бодит нөхцөл байдал тохирохгүй зэрэгцээ хөл үндэслэхгүй улмаас хэрэгжүүлэхэд компани эрхөөс нэгцээ сонирхол ноттой төсөвж байна гэж үзнэ. За тодруулах юм бол одоо аваад дараа төлөв үйлчлэгийг одоо байгаа зохицуул буюу ямар нэг төрлийн одоо төлбөрийн үйлчлэгэнд шууд хамаарах учраас шинэ зохицуулалт хийх шаардлагатай байсан. Эсвэл байгаа зохицуултыг өргөжүүлэх байдлаар тодорхой шаардлага шалгуур тогтоосны дараа зохицуулалтын үйлчлэгийг үдгчийг хандлага олгуулс байгаа. За тэгээд санхүүгийн зохицуулахаараа бол өөрөө зохицуулалт бий болох бүрийн ихтэй байгууллагууд одоо тухайсан факторинг үйлчлэгийг зохицуулах журам батлаагүй бэжэж зохицлын хэрэг үүсгэж хорвол ногдуулж байгаа нь бол бодит байдал нийцэхгүй гэж тайлбарсан.
За дөрөвт нь бол мөн хөлс нийтгэлэг хамгаалагч зарчмын үйлчлэгч хуулиар хоригдсон үйлчилгээ явуулсан. За тодорхойлох юм бол нөгөө нэг энэ зах- үйлчлэгийг бид нар зах зээл нийлүүлээл аль хэдийн одоо 5 6 жил өнгөрсөн байна тий 19 оноос хойш. Гэтэл одоо энэ нэгэн тогтцсон байгаа энэ харилцаан дээр одоо эн чинь тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа юм шүү гэж орж ирж байгаа нь бол нөгөө энэ компани хууль нийтгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна буюу бид нар бол одоо хууль нийцэж үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг 5 6 жил өнгөрсөн тий одоо тэрнийхээ дагуу юу гэдэг чинь орлогын татвараа гаргаад тайлан байлангаа гаргаад ингэ явж байхад 5 6 жилийн дараа энэ бол ингээд хууль тусгай зөвшөөрөл авахар зас үйл ажиллагаа байд гэж орж ирж байгаа нь бол захиргааны өргөөл заасан тэр зарчмыг бас зөрчиж гинэ гэж бол ингэж тайлбарлаж байгаа нь надад сонирхолтой санагцсан. За анхан шатны шүүгэн шийдвэрээс юу гэж үзсэн бэ гэдэг юм бол ерөнхийдөө хэмжээний шалгыг хэрэгсгүй болгоо шийдвэрлсэн. За ингэхдээ энэ ИС гэдэг компани одоо хэрэглэгчид төлбөрийг нь хуваан төлөх нөхцөлийг санал болгоод хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэх хамгуулах зорилгоор алтан тооцох одоо гэрээнд тусгасан байна. За тэгээд энэ нөхцөлийг дүгнж үзэх юм бол 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шид хэвлэлийн утсаар энэ гадаад өрөнгө оруулалт дэс гэдэг компаниг бол банкуй санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрлгүй эргэсэн зөрчилд торгон шийтгэл ногдуулснаар үндэслэлтэй байна гэж одоо хашны шүүгдэж байгаа. За нэхэмжлэгч талаас бол нэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ buy now pay later буюу одоо дараа төлөв үйлчлэгээ Монгол төлөөр зохицуулаагүй гэж одоо тайлбарлаж байгаа боловч санхүүгийн үйлчлэгээ бөгөөд одоо энэ нь санхүүгийн үйлчлэгээ тий. За тэгээ банкуй санхүүгийн үйлчлэгээний хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1-2 дахь хэсэгт заасан факторинг үйлчлэгээний нэг төрөл бол мөн байна гэж бол хашны шүүх тайлбарсан. За тэгээд нэхэмжлэгч компаниас олвол энэ одоо аппликейшнаараа дамжуулаад үзүүлж байгаа үйл ажиллагаа нь бол үүрэг гүйцэтгэгч буюу мерчантын шаардах хэрхэн нийс компанид шилжиж за тэгээд улмаар үүрэг гүйцэтгэгчийн буюу тэр одоо худалдаад байгаа этгээдийн одоо мөнгө авах гээд байгаа этгээдийн эрхийг хэрэгжүүлээд худалдаа авахтаас бол тэр мөнгөө төлөхийг шаардж байгаа тэ аппликейшнаараа дамжуулаад за тэгээд тухайн компани нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд бол төлбөрийг одоо тухайн тэр мерчанттай байгуулсан гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний дүнгээс холбогдох үе төлбөрийг бол хасаад за тэгээд мерчант руу тухайн дүнг бол шилжүүлнэ. За тэгээд дис мерчант одоо эс гэдэг энэ компаниуд бол мерчантын гэрээгээр тогтоогдож байгаа одоо эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд факторинг үйл ажиллагаа гэж одоо анхаачны шүүгэл тайлбарлаж байгаа гэсэн үг. За гэхдээ эрх бүхий албан тушаалсан бай зөрчлийн тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг идэхээсээ заснаар шид хэвлэлийн арга хэмжээг оногдуулахдаа одоо торхоос гадна хууль бусаар болсон орлого хураах тэр нэмэлт зохицуултыг хэрэглээгүй байгаа нь одоо ерөөдөө шүүхээс нэхэмжлэж ирэх эрх зүйн байдлыг дордуулахгүй хүндлээр бол дүгнээгүй гэдэг одоо энэ 2 дахь дүгнэлтийг хийж байгаа. За өөрөөр хэлэх юм бол энэ дээр жоохон нэмэлт тайлбар өгчөд зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-р хэсэгт бол нөгөө юу байгаа гэх юм бол тухайн банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөлт эрхлэх үйл ажиллагаа зөвшөөрлгүйгээр эрхлэх юм болбол яг тэр хууль бусаар олсон орлого хөрөнгийг хураагаад нэмээд торгох шийтгэл оногдуулах одоо ийм санкцтай байсан. За энэ тохиолдолд бол зөвхөн 40 сая төгрөгөөр торгоод харин одоо энэ зөвшөөрлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааныхаа үр дүнд орсон орлогыг нь бол хураах одоо ийм санкцыг бол ногдуулаагүй. За үүн дээр бол шүүх бол одоо дүгнэх юм бол энэ хэмжлэгчийн эрх зүйн байдалд орох гэдэг учраас гэдэг үндслээр бол дүгнээгүй гэдэг ийм бас тайлбарыг хийсэн байсан. За хэмжлэгч одоо үүн дээр нь ямар давзаалт гомдол гаргаж байгаа вэ гэдэг юм бол за төрийн байгууллага албан тушаалтан бол аливаа шийдвэр үйл ажиллагаанда иргэдийн бизнес эрхлэх таатай орчныг хаах одоо тийм хааж боохгүй байх нийтлэг үүргийг бол хүлээдэг. Үүнийг зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-4-т бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зарчим одоо болгон хуульчилсан байдаг. За иймд гомдол гаргагч компани үйл ажиллагааг хязгаарлаж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйлчлэгийг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод үндэслэлгүйгээр одоо хамааруулсан хэргийг шийдвэрлсэн бол гомдолтой байна гэж одоо үзэж байгаа. За тэгээ хариуцагчид бол өөрийн санаачилгаар ажил үрээ хэрэгжүүлэх явцдаа шалгадаг зохицуултыг гээд биш байхад шийдвэр бодол оногдуулснаас мөн үндэслэхгүй гэж бол ингэж гаргаж байгаа. За энэ дээрээс жоохон нэмэлт тайлбар өгөхөд за санхүүгийн зохицуулахаар бол одоо өөрийнх нь зохицуултын чиглэлд хамаарж байгаа буюу санхүүгийн зохицуулахаар эрх зүйн байдлын тухай за тэгээд бусад холбогдох одоо жишээлбэл банк бус санхүүгийн үйлчлэгээний тухай хууль ч юм уу те банк бус санхүү за тэгээд даатгалын байгууллагууд үн цасны компаниуд ч юм уу яг тухайн хууль заасан өөрийнх нь зохицуулахын чиглэлд хамаарж байгаа тэр тусгай тушаалтай компаниудын үйл ажиллагаанд бол одоо хяналт шалгалт тэгээд туйлд нийт чинь үү нийцгүй байна уу гэдэг дээр хяналт шалгалт тэгээд хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ тохиолдолд бол энэ ИС гэдэг компани бол тухайн одоо зохицуулагч байгууллагын гэр хэмжээнд нь хамаардаг тусгай зөвшөөрлөлт итгэж биш байхад ер нь ингэж одоо хяналт шалгалт хийж орж ирснээр хариуцлага хүлээлгэж байгаа нь бас үндэслэлтэй юм уу гэдэг асуудлыг бол хөндөж байгаа гэсэн үг. За давтаалчны шүүхээс бол агашны маргааны үйл баримтад бол хамаарах хэрэгслэр
За ерөнхийд дагагчдын шүүхийн шийдвэр бол хэвээр үлдээ шийдвэрлсэн. За тэгээд энэ за яж энэ дэр миний бичсэн юмнууд жоохон нийлцсэн юм шиг байна. Аха. За хамаар хэвээр үлдээ шийдвэрлсэн. За ингэхдээ бол ерөнхийдөө хэргийн шийдвэрлэх хаалганы ямар нэгэн байдлаар дуран төрчөөгүй за хуулийг бол зөв тайлбарт хэрэгсэн байна гэж үзье. За ингэхтээс мөн хэд хэд үндслийг бол дурддаг. За банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р зүйлийн тэрбэнийг хоёрт бол факторинг үйлчилгээ гэж одоо юу хэлж байгаа вэ гэх юм бол зээлдүүлэгч буюу одоо үр гүйцэтгүүлэгчээс одоо энэ тохиолдолд бол одоо худалдагч байгаа тийм шүү дээ тий. Мөнгөнд төлбөрийн үүргийг шаардах эрхээ гурвдагч этгээдэд бүхэлд нь худалдах, шилжүүлэх одоо энэ эрхийг хүлээн авахч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүссэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг одоо факторинг үйл ажиллагаа гэж тодорхойлсон. За тэгээ мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн нэгт банк бус санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн төсвөл хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно гэд 7 дугаар зүйлийн 7-гийн нэгт банк бус санхүүгийн үйл ажиллагааг дараах үйл ажиллагааг ойлгоно гэсний нэг нь бол факторинг үйл ажиллагаа байна. За тэгээ энэ бол ингээд заавал тусгай зөвшөөрөл авчны үнснээр эрхлэх үйл ажиллагаа байгаа учраас энэ бол ингээд санхүүгийн төсвөл хороо иймэрхүү хариуцлага хүлээсэн үндэстэй маа гэж тайлбарласан. За sorry жоохон халаагаа. За тэгээ дээрх зохицуулалтаас үзэхэд бол факторингийн үйлчлэг нь бол яг жижиг дунд бизнес эрхлэгч эргэлтийн хөрөнгөөс ахуулах зорилгоор авалгаа барьцаалаад юм уу одоо авалгаа 3 дахь этгээдэд шилжүүлээд факторингийн компаниас богино хугацаанд санхүүж таах буюу одоо та энэ тохиолдолд бараа үйлчлэгээ худалдаж байгаа тий. Гэхдээ худалдаа авах чинь жишээлбэл тэр пүүсний 200 сая төгрөг одоо төлж чадахгүй байна гингүүд та тэр нөгөө 200 сая төгрөгөө шаардах эрхээ ер нь бурхдагч этгээдэд буюу компанид зарангуйтаа тэр факторинг үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь танд тэр 200 сая төгрөгийг төрүүлээд төлчихнө гэсэн үг. Тэгээд бурхдагч компани нь нөгөө худалдаа авч байгаа пүүс худалдаа авсан этгээдээс 200 сая төгрөгийн дараа нь ингээд шаардж байгаа. Одоо ийм нөхцөл гэж тайлбарлаад байгаа гэсэн үг. За тэгээд энэ факторингийн буюу тэр гуравдагч этгээд нь бол богино хугацаанд санхүүжилт одоо авах үйл ажиллагаа байх ба худалдагч худалдаа авч факторингийн одоо компани хооронд үүсэх харилцаа байна гэж үзэж байгаа. За эс компани нь бол одоо тэр аппликейшнээрээ үйл ажиллагаагаа дамжуулаад үүрэг гүйцэтгүүлэгч буюу тэр мерчантын шаардах эрхийг өөрийнхөө компанид шилжүүлж аваад за үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэх буюу хэрэглэгчтэй одоо үйлчлэгээний нөхцөлийг баталгаажуулсан гэрний давуу хэрэглэгчээс бүтээгдэхүүн үйлчлэгээний төлбөрийг судахсан дүнг шаардаад за тэг хугацаанд гүйцэтгээгүй болвол одоо алтан тооцдог юм байлаа л да. Алтангийг бас тэр нөгөө төлөх ёстойсэн төлбөр дээр нэм шаардж байгаа гэсэн үг. За энэ зэрэгээс харах юм бол энэ компани үйл ажиллагаа бол факторинг үйлчлэгээ наа гэж бол үзэж байгаа. За санхүүгийн зохицуулалт хороо нэг өөрхөн ч өөрөд хамаарахгүй буюу зохицуулалттай биш этгээдэд хариуцлага хүлээлгэж байгаа гэж маргасан гэсэн шүү дээ тий. За үүн дээр бол давзаалагчны шүүхрүүж тайлбарлаж байгаа юм бол за факторинг үйл ажиллагааг эрхлэх энэ зөвшөөрлөгөөс санхүүгийн зохицуулалт хороонд ирүүлээд зөвшөөрлийн тухай хууль болон бусад одоо холбогдох хууль тогтоомжтой шалгаг хангасан этгээдэд санхүүгийн зохицуулалт хороо тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр эрхлэх юм үйл ажиллагаа заасан. За тэгээд хэрвээ үүнийг ингэж эрхлэхгүй бол одоо зөрчлийн тухай хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр бол заасан юм аа. За зөрчил шаран шийдвэрлэх тухай хуулийн 24 дугаар зүйлийн нэг хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн. За эсвэл зөрчлийн тухай гомдол мэдээлэл эргүүлсэнийг хүлээн авч хэлбэршүүлсэн журмаар хянан шийдвэрлсэн. За 6-гийн 1-р зүйлийн нэгт хуулиар хүлээсэн чиглэлийг хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл эсвэл түүг илрүүлсэн болвол одоо ерөөхдөө усын байцаагч бол зөрчил шалган шийдвэрлээд үнд хариуцлага хүлээлгэх бол эрэхтэй. Ийм учраас одоо улсын байцаагчийг эрхээ хэтрүүлсэн гэж бол үзэхгүй маа гэж тайлбарсан. За мөн улсын байцаагч нарын шийдвэр хугацааг бол ингээд захааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4-2-ыг нийцсэн хууль үндэслэг болон зорилготой нийцсэн за бодит нөхцөл байдал тохирсон шийдвэр үндэслэлтэй байх зэрэг одоо шаардлагуудыг хангажээ зэрэг одоо тайлбаруудыг хийсэн байна. За үүн дээр бол мөн хэмжлэгчээс одоо улсын дэд жүхтэр хяналтын шинэ гомдол гаргасан. За дээр дурдсанчлан улсын дэд жүх болвол одоо үнийг нь эрх зүйн ач холбогдолтой гэдэг үндслээр бол хүлээгээд авсан байсан гэд хэлсэн шүү дээ тий. За гэтэл юу асан бэ гэдэг юм бол хэрэг хэрний шийдвэрлэх ажиллагааны явцад буюу энэхүү улсын дэд жүх бол гомдлыг нь хэлэлцгээр хүлээгээд авсан байсны дараа за хэмжлэгч компаниудаас санхүүгийн зохицуулалт хорооноос банкуд санхүүгийн зээлийн одоо үйл ажиллагааны болон факторинг үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийг авчихсан
гэдэг үндслээр одоо хэмжлээсээ бүхэлдэн татгалзаад юу н хурал бол болоог үлээ. Энэ бол бас надад чон гонхтой санагдсан. Яагаад тэгэхээр яг муухай ч гэсэн те нөгөө бас эрх зүйд ач холбогдолтой айгүй сонирхолтой кейсийг уул нь усын дээд жүхээр хагалуулад ингээд шийдвэрлэх байсан болов усын дээд жүхий өөрөх нь хүлээж авсан үндслэн ч гэсэн ерөөхдөө нөгөө эрх зүйд ач холбогдолтой те зарчмын үед одоо ингээд шин гэдэг ийм үндслээр хүлээгээд авсан байсан шүү дээ те. Тэг яг би нөгөө ингээд эцэслэн шийдвэрлэж хаглаагүй ч гэсэн анхан болон давтаалгачны шүүхээс бол одоо ялгаатай хууль хэрлэг бол тайлбар бол хийгээгүй нэг тайлбар хийж байгаа. За гэхдээ бас нэг сонирхолтой санагдсан юм нь нэхэмжлэгч компани нь өөрөө ингээд маргаж явжсэн хэрнээ ер нь тусгай зөвшөөрөл бид нар явцдаа авчихлаа. Тийм учраас болж байгаа гэдэг нь яг тэр одоо зохицуулагч байгууллагын буюу захааны байгууллагын шийтгэлийн хуудсыг яваанд төлөөлөн зөвшөөрсөн юм шиг тий тусгай зөвшөөрөл авъя гэж төлөөлөн зөвшөөрсөн юм шиг. За хоёрдугаарт ийхүү тусгай зөвшөөрөл аваад хэмжлээсээ татгалцснаар нөгөө жоохон хурдан удаан эртэнтэй сүд рүү хил оролцолтой уучлаарай. Зарим үгэн дээр бол жоох орооцолцсон баха гэж бодож байна. За тэр нөгөө хүлээгээд авцсан нь эргээд яг энэ buy now pay later буюу BNPL одоо дараа төлөв үйлчил хийгээ факторингийн үйл ажиллагаа гэд хүлээн зөвшөөрсөн нэг юм жишг тогтоохж байгаа юм шиг ийм одоо юм болж байгаа юм болов уу гэдэг байдлаар юм сонирхолтой надад санагтан. Гэтэ хөө би нэг стил юм хөлзөө маргаантай кейс хэвээрэл гэж бодож байна л доо. Чи юу гэж бодож байна? Би бас ер нь одоо нөгөө нэг Store Pay өөрөөс зөндөө юм аппликейшнуд байдаг болсон гэдгсэн шүү дээ тий. Тийм л Тэгэхээр угаасаа одоо манайхан мэдж байгаа хаа би чинь бас супер хэрэгэлдэг шүү дээ. Айгу амар гол нь нөгөө нэг чинь хүүгүй шивдэлгүй болохоор дараа төлөх боломжийг олгож байгаа тий. Нэг бодлын чинь ингэ зээл биш байгаа байхгүй юу? Хүүгүй зээлэхэр бас биш тий. Тэнгүүд санхүүгийн цэцэл хороож гэсэн энэ үйлчлэгийг зээл үйл ажиллагаа гэж үзээгүй факторинг үйл ажиллагаа гэж үзсэн ч юм уу тий. Тэнгүүд сүлд Store Pay жишээлбэл 4% төлөх нөхцөлийг санал болгодог бол Pocket энэ чинь 6% төлөх нөхцөл. Сүлд миний санаж байгаа Lend энэ төр бол юу лээ? Бараг өөрийнхөө хүснээр хувааж төлөх нөхцөл 30 хоног дотор одоо хэд хувааж төлсөн боломж лөө 60 хоног дотор ч лөө гээд компаниуд тухайн өөрийнхөө үйл ажиллагаа үйлчилгээнд зориулаад ялгаатай үйлчлэгээний нөхцөлийг аль болох хэрэглэгчид таатай байдлаар тэгээ ялгаатайгаар санал болгож байгаа. Гэхдээ нөгөө нэг хэд хоногт хэд хувааж төлөх нь одоо гол агуулга нь биш те ялгаатай л нөхцөл бүхий одоо үйлчлэгнүүд байгаа болохоос ш гол агуулга нь нөгөө нэг дараа төлөх нөхцөлийг агуулад байгаа. Нөгөө тэр яг шаардлагар их нь хэдэ үсээд хэндээ яаж хизээ шилжүүлээд байна гэдэг дээр л яг факторинг мөн үү биш үү гэдэг маргаан нүгсэж байгаа юм болов уу гэж харж байгаа байхгүй. миний бодлоор бол сая ингээд яг дээчигүүд хандах явцдаа хэмжлээсээ татгалзаад тусгайчуул авчлаа шүү дээ тий. Тэнгүүд одоо Store Pay-с бусад зэрэгцээ яг ийм төсөөтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьд тусгай зөвшөөрөл авахгүй болвол усын байцаагч торох юм шиг л тийм одоо үр дагавартай юм шиг санагдаад явчлаа. Магад хэрэг зүгээр нөгөө банк бүсийн үйл ажиллагааны одоо зөвхөн зээлийн одоо зөвшөөрөлтэй компани жишээлбэл одоо Buy Now Pay Later-ыг бас аппликейшнаараа үзүүлдэг байлаа гэж бодоход эн чинь одоо хэрвээ санхүүгийн төсөл хороо зээлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй факторинг үйл ажиллагаа за бүр тусгай зөвшөөрөлтэй өөр эрхлэхгүй гэж одоо өмнө үзчихсэн юм шиг те 5 6 жилийн өмнө ингээд явцсан байхад бодоход гэж явж яснаа ингээд компаниуд тусгай зөвшөөрлгүй эрхэлж ийсэн гэд ингээд явж ийсэн чинь факторинг үйл ажиллагаа гэд гинт үзчихэнгүүт факторингийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлгүй компаниуд бол эргээд яг факторингийн тусгай зөвшөөрөл авах ёстой юм шиг те ийм ер нь нөхцөл байдал харин бий болчлоо л гэж харсан. Гэхдээ усын дээд чухал хүлээж аваад уулын шийдвэрлэгчсэн нь бас надаа хууль хэрэглээний хувьд жоох стил маргаантай хэвээр санагдаж байгаа байхгүй юу? Аха. Зөв. Уул нь бол анхан болон давдаалдах шатны шүүхээс болвол яг нэг л хууль хэрэглээний тайлбар хийгээд байгаа шүү дээ тий. Хууль хэрэглээний хувьд одоо зөрүүтэй бол биш тий. Тийм байна. Одоо магадгүй нөгөө Store Pay-с бусад яг факторингийн тусгай зөвшөөрөл байх уу компаниуд дээр улсын байцаагч анх төлөлтөд эхлвэл тэр компаниуд бас ингээ шүүхтэд яваад дээж хүртэл эцсээ үзүүл энэ маргааныг эцэлж чадах байх гэж бодож байна. Тэгхгүйгээр одоо бүгдөө тусгай зөвшөөрөл аваад эхлүүл ер нь практик хөлийн зөвшөөрч байгаа л юм шиг болох юм байна л да. Тийм практик дээр ер нь энэ компаниуд нь ингээд төлөөлөн зөвшөөрчлөө зохицуулалт байгуулахаа ер нь шийдвэрийг дагаа гэдэг хандлагатай болж байгаа ч юм болов гэж бодсон. Тэг яг хуу тусгай зөвшөөрөл авсан ч гэсэн уул нь нэхэмжлэгч тал байсан бол нэгэнд хүлээгээд тавтан гомдлыг уулын шийдвэрлүүлсэн бол нөгөө хууль хэрэглээний хувьд одоо 3 дахь 4 дахь чинь судлаач бидний зүгөөш ч юм айгүй сонирхолтой санагдаж байгаа. Харин тэгээд энэ гэхдээ их сонирхолтой кейс байна. Одоо нөгөө практикт энэ зохицуулалт одоо ийм байдлаар үйл ажиллагаа явуулаад 5 6 жил болцоод байхад одоо хизээ байна ингээд хууль хэрэг асуудал үүсэж штэ тий. Тийм аа тэгэхээр ингээд аюул сонирхолтой кейс. одоо жишээлбэл зохицуулагч байгууллага мэдээгүй явсан байна гэж бол байхгүй штэ тий. Тэр болтол ингээд зохицуултгүй гэж одоо ойлгоод ч юм уус бол зохицуултгүй гэж аль аль талтай ойлгоод явж исэн юм шиг хэрнээ
одоо зах зээлийн томрсных юм уу эсвэл ингээд одоо бүх өөр одоо энэ үйлчлэгийг санал болгож байгаа олон байгууллагууд нэмэгдснийх ч юм уу мэдгүй те ер нь бол ийм үйлчлэгийг ер нь нэг зохицуултаа болгоод байгаа гэдэг хандлага руу гарсан юм болов уу гэж бодсон. Гэхдээ харин зохицуултаа болгоё гэж байгаа нь яг хуу зохицуулагч байгууллагын хувьд нэг бодлын хууль засан чиг үүрэг нь мөн ч гэлээ. Яг факторингийн үйл ажиллагаа мөн байсан уу те үнэхээр яг зөв харилцаа гэж бид нар үзээд яг тэр харилцаагаараа зохицуулж гин үү гэдэг дээр стил яг юм хууль хэрэглээнийх нь одоо хууль тайлбарч хэрэглэх энэ маргаан нь ингээд байгаа юм болов уу гэж бол харсан. Тэгээ та бүхэн ч гэсэн манай сонсогч нар ч гэсэн ер нь үүнтэй холбоотой комент байвал үлдээгээрэй те юу гэж бодож гин мөн гэж бодож гин үү биш гэж бодож гин үү. Тийм иймэрхүү Дахиад нэг юм сонирхолтой кейсүүд бас стил байсаар байна. хэд нэг юм тодруулъя гэж бодлоо. Би одоо энэ ийм сервис авч үзээгүй байхгүй юу? Аа. Тэнгүүд одоо store page руу ороод харангууд одоо хүү шимтгэлгүйгээ лөө чиний хэлжсэнийг хэлж дээ л та. Тэгэхээр нөх хүү шимтгэлгүйхээр энэ бизнес өөрөө одоо ашигла хаанасаа гаргаж авд юм болоо гэдэг дээр нь гайхаад тэнгүүд одоо зах зээл яг тухайн бүтээгдэхүүний одоо бусад зах зээл дээр худалдаалгаж байгаас арай өндөр үнээр санал болгодог гэсэн үг. Тэгээд тэр үнийн зөрүүгээс ашиг авдаг. Зүгээр л чи одоо өөрөө авдаг байсан дэлгүүрээс очиод юм авахтаа store page-д авчих гэх юм бол тэр чи барааныхын үнээр л авна. Зүгээр л тэр мөнгөө чи 4% татах нь хэрэглэгчэд ашигтай байхгүй юу? Тэр энэ компани хаанасаа өөрөө орлогоо олоод хаана нь яг бизнес нь яваад байгаа юм бол тэр зараад байгаа мерчантаасаа шимтгэл авч байгаа байхгүй юу? Тэр худалдагчаасаа ягаад гэх юм бол худалдагч энэ хоёр нийлээд хэрэглэгчид таатай нөхцөл санал болгоод штэ тийм. Тэр шууд одоо 200 мянган төгрөглөө пүүз авч чадахгүй бол одоо 50 мянган төгрөгийг төлөөд үлдэгдлийн 15 хоногийн дараа дахиад 50 дахиад 10 хоногийн дараа дахиад 50 өгч юм бол хэрэглэгчид төрөл айгүй ашигтай нөхцөл санал болгож байгаа байхгүй юу? Тийм болохоор аль нөгөө талаасаа худалдагчийн ч гэсэн одоо барааны зарагдах байдал эрэлт хэрэгцээ нэмэгдэх ч юм уу те. Ягаад тэгэхээр тэр хүн төлбөрийн таатай нөхцөл санал болгоод штэ тийм. Тийм байна. За. Тийм ийм бизнес юм биш юм бол тий одоо ер нь угаасаа store pay-гүй авдаг юмгүй л болж ах шиг байна шүү дээ. Ингиж нөгөө profit center гэдэг нэмэгдээд одоо өсөлтөгч нар ч нэмэгдсэн. Тэгэл ер нь хэрэглэгч нар аль өөрт таалагдсан, аль өөрт таатай нөхцөлтэй тий. Эсвэл одоо аль өөрийнх нь хэрэгэлдэг байсан аппликейшнийг ч юм уу тий. Тэрэндээ тулгуурлаад айгу одоо түгээмэл хэрэгжилж байгаа ийм үйлчилгээ байгаа даахгүй юу? Ахад нэг асуух юм байна. Одоо нөгөө нэг санхүүг зохицуулахаараа ч юм уу Монгол банкыг харахаар ямар үед зохицуулалт нь орж ирдэг вэ гэхлээр нөгөө нэг тухайн хэрэглэгчийг хамгаалах шаардлагатай зохицуулагч байгууллагууд руу орж ирдэ шүү дээ тий. Тэгэхээр энэ Pay Now Buy Now Pay Later гэдэг сервис дээр хэрэглэгчийг тэгж хамгаалах хэрэгцээ шаардлага нь одоо зээл эдэртэй адилхан байдаг. Ер нь аль яг нөгөө нэг хэрэглэгчийг хамгаалах тухай хуулиараа л ах гэж би бодож байна. Одоо зохицуулагч байгууллагын нэг зохицуулт үйл ажиллагаа гэж үзчих юм бол тэрэндээ харуулаад тэгэл явах гэж бодож байна. За тэгээд хамт байсанд баярлалаа. Манаас ер нь подкаст хугацаа манд дуусчихин. Комент өгүүлэлтэйгээрээ. Тэгээ баярлалаа баяртай. Баяртай.